За сабаа санаа. Яргой өнгөтэй гэж байна те. Өдөр үнэхээр гадаа үнэхээр хөдөө баарсан үнэхээр та бүд үрдэрсэн үнэхээр чэсэлсээ баяртай байна. Тэгээ бид нар 180 хөдөө залуучуудаа өдөр өөрсдөө концертыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Та бүдийг газар хүртээсэн үнэхээр чэсэлсээ баяртай байна. Тэгээ өдөр өөрийнхөө концертыг эхлүүлцгээе. Алгаш яасан бэ? Ямар сул ахын бэ? За баярлалаа. Тэгээд бидэрт гайхалтай бэлдсэн хөтөлбөр дуунууд мөн гэрчлэл мөн жүжиг байна. Тэгээд эхнээс давхуудаа та биднийг энэ газар биднэртэй цуг байгаараа гэж хэлгээд таатай байна. Тэгээд эхний дуу маань болохоор Бурхны хайр гэдэг нэртэй дуу байна. Энэ дуу хүлээн аваад сонсцгоё. Бурхны хайр. Алдааш тэр үгцээ. Нэг зэмэнэцэн намайг хүссэн гэдэг. Тэгээ өрөөнд анхаарал хандуулаасаа гэж хүсэж байна. Listen to your Төвний дээгүүр инэвсэлэн нэснэ Үнний төлөө би минь гал дундад тийснэ Миний зүрх зүхнээс Амьд минь кино шиг ад жаргалтай төгсөн Хамгийн агуулын үлдээсийн хариг хилэн Харамсал гэж байхгүй хүсэл бүхэн минь бэлэн Харав байгаа төсөнжүүдийг мартагдуулна Хааж юусан би түүний хариг мартагдуулна Иргэчлэг өрөөс сэтэж эзний хариг чамласан Эцсүүлэн хүсэл тажаа сэтгэл химэн тамасан Эс бидэн харин мөнх амиг амасан Зүрхэн гимшил ихэд сүсмэн дахин амсан Түүний хайр зүйл дундах тасаг баян бүрд Хам байдаг амьдрал юм алхан бүр Дүгэл бүдрүүш нуруу нэрэ үрэн Бурдгалгүй түүний царай инээсэлэр үрэн Бурхны хайр хэзэж дуустаггүй Мянган жил өнгөрсөн ч уустаггүй Миний зүрхий зүрхнээс гэрэлдүүлэн Түүний дэргэд үргэлж би итгэл дүрэн Бурхны хайр хэзэж дуустаггүй Мянган жил өнгөрсөн ч уустаггүй Миний зүрхий зүрхнээс гэрэлдүүлэн Түүний дэргэд үргэлж би итгэл дүрэнJon Saan bishit alхад нүлж тусалж yon Чихэндээ чихчтэй тэр дасгалыг өгөн Ивч удахгүй ганц хоёр цагт дараална Харин бурхныг таньж мэдэн дээр Инээсэлэн харна зүрхээ би дарна Дуу намайг аргалан ингэхдээ дүр зур Бурхны хайр намайг холн тэр бол үрд Сэрүүхэн сэлгсэвэлцэн тэр орой Сэтгэлдээ гонигтэйсэн зүрх нэг л дорой Ганцар дэлгих зүйлийг зүрхэндээ мэдэрсэн Харин бурхныг таньж мэдсэн дээр зүрх минь идэрсэн Хайр сэтгэлгих зүйлийг амдур шиндүрч явна Одоо харин чухал үнийг ойлгож явна Бусдыг тавдан зовоох хүсэл нам түгөө басан Харин санаа дээр хүсэл би басан Бурхны хайр хэзэж дуустаггүй Мянган жил өнгөрсөн ч уустаггүй Миний зүрхий зүрхнээс гэрэлдүүлэн Түүний дэргэд үргэлж би итгэл дүрэн Бурхны хайр хэзэж дуустаггүй Мянган жил өнгөрсөн ч уустаггүй Миний зүрхий зүрхнээс гэрэлдүүлэн Түүний дэргэд үргэлж би итгэл дүрэн За баярлалаа. Тэр эндээс нэг харах юм бол Бурхны хайр дуустдаггүй гэж байна тий. Тэгвэл зарим хайрууд бол үнэхээр дуустсан шүү дээ. Яг тэр бол үнэхээр бид нар өөрийнхөө зүйлсээр харж байгаа. Тэгвэл дараагийн дуу болсонд яг гүн агуулгатай, гүн урттай дуу байх болно. Энэ дууны маань нэр болохоор маш энгийн нэртэй. Амьдрал. Тэгээ энэ дууга хүлээн аваад сонсцгоё. Амьдрал. Нэг. За тэгээд бүгдээр шотоогоо хүлээн авцгаая. Үлдэнийг л мэдгээд хурдан өнгөрнөөд жаргал хайрыг дурсаж санан боцоор насыг баарна
Атархал зангицэн нөхөрлөд чамаа сурахыг харна Анднаас нөхөд чинь бүдэрч ороход чамаа каян Мөнгө дүрэг ирэх мэдэл байх сайхан байжээ Бүгд чамаа салгах болоход андын чанар танигдэн Амьдч байгаа чинь өмнө боломж чихэн амьдрал мөн үү Хурамчаар хямхнаац Энэ чиний хүсэл мөн үү чи өөрөө мэдэж байгаа Тэдний хурамчуудыг тэгсэн мөтлөө өөрийгөө Хуран тэдний дундаа баяр хөөргүй Бүгдийг хаяа чинээр Ихэл хийх чи боддог чи гэсэн Бурхан байхгүй бол Энэ бүхэн боломжгүй зүйл Боломжгүй зүйл Боломжгүй зүйл Хайрын дотор амьдр гэж бурхан биднийг бүтээжээ Би бинэ хайр гэж зүрхтэй болгож Энэ бийг өгсөн хайрын бидний нүгдэн төлөө өөрийнхөө өгсөн Хайрын дотор амьдр гэж бурхан биднийг бүтээжээ Би бинэ хайр гэж зүрхтэй болгож Ташаал чиний амьдралыг сүрүүлэн Хундаг дараа сайрах тамиг хэрэг төвчин нүгүүхин Энэ бүхэн нүгэл гэдгийг чи ерөн мэдэж байна уу Зугаа цэнгэл хайруу авгийг чи ерөн мэдхүү Аз жаргал юу гэдгийг хүн болгон өөрөөр ойлгон Нэрийг чөлөө шоу цэнгэ энэ бүгдийг сэтгэн Аргин дорсон яхан болсон годомжонда гасан бүгдээс асуу Зугаа цэнгэл сүрүүлсэн гэж бүгд хэлби Хизээш тэнгэхгүй гэж амьдралаа Хосар байх уу надад энэ зүйл болохгүй гэж өргө аргалдавч Ганцын дүнэн амьдрал чамд татуу хандан Ээж авчин бүгд орхон ягаад гэвэл мөх биш Тэр үед чи нэгэн мэдгэд ганцаар үлдэн Чанал үлдсэн сэтгэлээ Хуалцах хүн чамд байхгүй ягаад гэвэл чамд Чихэн найз байхгүй Энэ үнэн бол одоо бид хэцүү байна Хайрын дотор амьдр гэж бурхан биднийг бүтээжээ Би бинэ хайр гэж зүрхтэй болгож Хайрын бидний нүгдэн төлөө өөрийнхөө өгсөн Хайрын дотор амьдр гэж бурхан биднийг бүтээжээ Би бинэ хайр гэж зүрхтэй болгож Эй. За баярлаа. Ерөө та энэ харж байгаа нэг 80 гэдэг юм лого гарч байгаас те. 180. Энэ мал хорыг ямар хутгатай вэ гэхээр энэ мал хор 180 градус өөрчлөлт буюу таны амьдрал бодитойгоор өөрчлөлт боломжтой гэсэн лого байгаа. Энэ мал хор зүгээр энгийн нэгэн тоо биш, харин гүн утга агуулгатай тоо байгаа. Тэгвэл энэ өрөөсөндөө та энэ дуунуудаас, та энэ өгнүүдээс, та энэ бүксүүдээс нэгийг бодож хоёрыг дугаахаа гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаа хүлээн аван сонсцгоо. Дараагийн дуу болохоор хоол биш гэдэг дуу байна. Тэгээд энэ дугаа хүлээн аван сонсцгоо. Хоол биш. Алан ачлалыг сонсъё. Нэг. За бүгдэнд нь орой минь. За миний дуулах байгаа дууг сайн сонсончлан хоол биш гэдэг нэртэй дуу байгаа. За энэ дууны утга гэх юм бол бидний амьдралд хэцүү санагдсан эсвэл боломжгүй санагдсан үед туслах нэг юм байдаг тухай өгүүлсэн байгаа. Тэгээд дуугаа улаацгаая. Гэж хичээж байгаа надад өөрийгөө харуулж. Ханаас их
маш гихтэй тэндүү хоолн санагдавч засаж байна мэд бодож онох байтуул хичээсэн oh god их зураг хичээж байна not fine Эй. Вау. Гайхалтай дуу байлаа тий. Тэгээд баярлаа. Дараагийн дуу болохоор нэг гайхалтай дуу байна. Энэ дууны маань юу вэ гэхээр Prince гэдэг байна. Энэ газар найз дээр ирсэн хүмүүс нөө. Ха? Найз дээр хүмүүс гараа өрөхгүй. Найз дээр ирсэн хүмүүс. За окей, найз дээр хүмүүс агуу олоо харж байна тий. Зарим нэг нь болохоор найз дээр агуу бол тий. Гэхдээ яг зүгээр найз гэдэг бол хүмүүс амьдралд маш чухал байдаг шүү дээ тий. Тэгвэл энэ дууны гол утга санаа яг энийг агуулсан. Тэгээд энэ дуугаа хүлээн аваад сонсцгоё. Friends. Нэг хоёр. Нэг. Утгыг бараг тайлбарлаад өгчлөө. Жинхэнэ найзын тухай үгүйсэн дуу юм аа. Тэтгэн секундэнд хүн алдаж болно. Интерсэн зүрх хэцүү нийгэм энэ бүгд сонголт мөн. Сонголт биш Сонголт биш, энэ бэдэр биш. Хүн бүхнээс би чихэн цөөхөн. Өөрийгөө хараад өөрийгөө мөрчил энэ газар бодон. Хүчтэй байлаа гэд мундаг гэсэн үг биш. Эстикологэд хөрхөн гэсэн үг биш. Харин чи өөрөөрөө бэхэн энэ бүгдийн нөө. I told you 1, 2, 3, 4, 5, 6,000 times. Химбэгш миний найз гах хэрэггүй Игэл жирийн можа ханы зэрэггүй Хин хүнээс илүү ганц yes миний найз Хизэж нуран онохгүй бацэс Хизэн үгийн шууд толог гимэн догштог Ямар ч хараад байсан бэ миний өмнөс зогсдог Уралд гэдгийг марцсан надад унанчгон Би түүний хувь хамгийн үлдэг унанчмон Найз нарын харилцаа энэ тэнд вэрлэлдон энэ найзын шинж мөн үү Христийн нөхөрлөл амьд харилцаа энэ аз жаргал биш гэж юу Энэ жихэн мөн бурхан үнэн хүн бүхэн найз би жихэн цөөхөн Өөрийгөө хараад өөрийгөө мөрчил энэ газар бодомжид Хүчтэй байлаа гэд мундаг гэсэн үг биш Эстикологэд хөрхөн гэсэн үг биш Харин чи өөрөөрөө бэхэн энэ бүгдийн нөө I told you 1, 2, 3, 4, 5, 6,000 times Facebook-ийн найзууд гэвэл 6,000 гарч байна Тэр дундаас зарим нь бинээ зарж байна Ханах багын найзууд мөнгнөөс олж тарж байна Хийсэр бодол биш нүд дээрээ харж байна Бинээ атархаж урдуур хоогоор муудаад Худлаа инээс ханы найз ёо яах юм бэ Өөрөө олж чадахгүй байж ирээдүгөө хуран Нөхөрлөхийн татар түлээ юу заах юм бэ We're just friends. Хүчтэй байлаа гэд мундаг гэсэн үг биш Эстикологэд хөрхөн гэсэн үг биш Харин чи өөрөөрөө бэхэн энэ бүгдийн нөө I told you 1, 2, 3, 4, 5, 6,000 times Тэндгүй байж бид юус Эма өгсөн ես сорын ганц Түдэн нөхөр шүхийн төлөө Босны үгээр чиний дээр хязгаарлагдаж байна Түдэн танилцыг юуд бодлын ирэгчлөө Ядуу баян ягаагүй бүгдийг гайлдаг Ганц хүний нөхөрлөд тэгэрийн ус баярдаг Гар барьсан бол зүрхэд нь байлдаг Бүх хүнийг ерөөй миний найзтай тасиг Баярлаа Эй. Гайхалтай дуу байлаа тий. Акадаг алуулсан дуу. Эй. Ушоочаах. За баярлалаа. Тэгэхээр энэ дундаар сэргээ харах юм бол тэгэхээр гайхалтай найзын тухай дуу байлаа тий. Тэгвэл тэгэхээр хүмүүсийн амьдралд найз гэдэг бол маш чухал байдаг. Дараагийн хөгжмөр болохоор яг юу байгаа гэхээр бид нар хин нэгнээс өөртөө хин нэгний талаар сонсох нэг өөр тий. Харин өөрөөс нь сонсох
бүр нэг өөр хэрэг байгаа. Тэгвэл энэ өрөө нэг охин өөрийнхөө амьдралын дараа гэрчлэхийг хүссэн мөн энэ талаар бидэртэй хуваалцахыг хүссэн тэр охин ирсэн бай. Тэгээд бүгдээрээ түүнээс өөрийнх нь гэрчлэлийг хүлээн аваад сонсцгоо. Намайг Наги гэдэг. Та бүгдийг энэ газар харж байгаадаа маш их баяртай байна. Бидний амьдралд биднээс үл харгалзан үйлчилдэг хүч гэж байдаг. Бид нар юм болгоныг өөрийнхөө хүснээр удирдах, юм болгоныг хүснээрээ байлгаж чаддаггүй. Бид нар өнөөдөр маш олон зүйлсээс хамаарагдаж, айж, имэж амьдардаг. Үүний нэг нь яалтчгүй хараал байгаа. Үйд амьдсан хараалч гэж байдаг. Үйд амьдсан хараал ихэвчлэн өвчнөөр илэрдэг байгаа. Магадгүй чиний аав бөөрийн өвчтэй бол чи өөрөө бөөрийн өвчтэй байх. Илэг, зүрх, уушиг, нойр булчирхай бүгдээрээ адилхан. Гэхдээ хүмүүс энийг ойлгодог. Энэ бол удмих. Гэхдээ энэ яс юм дээрээ үе дамжсан хараал байгаа. Гэхдээ өвчин хизээж бидний амьдралд өрөөл байдаггүй. Бас өөр нэг хүч үүшилдэг. Энэ маань юу вэ гэвэл бид нар хин нэгэнтэй адилхан байдаг. Тэр хүн бүр бидний үзий яддаг, хорсдог, гомддог хүн байвал яах вэ? Энэ цаг хугацаа өнгөрөгдсөн бид нар тэр хүнтэйгээ уламж адилхан болсоор байгаа. Тэгвэл энэ тохиолдол яг миний амьдралд байсан. Би амьдралдаа нэг хүнийг асар үзий яддаг, гомддог, хорсдог байсан байгаа. Тэгэд би бодож байгаа. Би хизээч энэ хүнтэй адилхан байхгүй. Би хизээч бүр өөртөө амлаж байгаа. Би хизээч энэ хүнтэй адилхан байхгүй. Би хизээч ийм муухай ааштай байхгүй. Би хизээч ингэж хүмүүсийг гоочлохгүй, чамлахгүй. Би хизээч ийм үйлдэл хийхгүй. Би энэ зүйлсийг ойлгож байгаа, бүр ухамсарлаж байгаа. Аль болох өөрөөр алхам хийх гэж үзэж байгаа. Гэхдээ энэ зүйлсийг би чадахгүй байсан. Яагаад гэвэл бидний амьдралд маш олон юм хүмүүс байдаг. Бид нар үнийг ойлгож байгаа хэрнээ зүгээр л ингээд шийдэж чадахгүй байдаг. Магадгүй гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бид нар тэр хүнтэйгээ уламж адилхан болсоор байдаг. Яагаад гэвэл бид нар энэ зүйлсийг шийдэж чадахгүй учраас. Тийм л учраас Бурхан биднэрт туслахыг хүсдэг. Бурхан бидний шийдэж чадахгүй байгаа сүнслэг асуудлын гол гарах гарцыг өгдөг. Үүний төлөө Есүс Христ загламай дээр өгсөн байгаа. Есүс Христ чөлөөлдөг байгаа. Би үүнд итгэсэн. Одоо миний амьдралд миний үзий яддаг хүний зан характер эсвэл үйлдэл тэр зүйл байхгүй. Яагаад гэвэл Есүс Христ намайг чөлөөлсөн. Магадгүй энэ газар байгаад танд энэ чөлөөлөлт хэрэгтэй бол та өөрийн амьдралдаа заавал Бурханыг ураарай. Бурхан миний амьдралд тусалсан шиг таны амьдралд мөн туслах болно. Баярлалаа. Баярлалаа гайхалтай гэрчлэлээ бид нар яачгүй ихэр хэрэгждэг нар байгаа. Тэгээд үргэлжлүүлэн дараагийн дугаар хүлээн аван сонсцгоё. Дараагийн дуу болохоор Ла Диди гэдэг дуу юм. Тэгээд энэ дугаар хүлээн аван сонсцгоё. Ла Диди. Нэг. За бүгд нь орой минь. Одоо дуулах дууны маань нэрийг Ла Диди гэдэг байгаа. Яагаад энэ дууг бичих болсон бэ гэхээр бидний амьдралд зарим нэг бүчлэг гэж байдаг. Ганцаардсан тий. Гэхдээ энэ ганцаардлаас гарсан Бурханд байдаг талаар энэ дуу өгүүлж байгаамаа.
Хой замыг гэрэл төлж чихээ хайрыг бэлгэлсэн гэж За баярлаа. Тэгээд гайхалтай дуунууд байлаа тий. Та бүхэн минь нөхөр гайхалтай дуунуудыг бүлээн сонсож тавтай байна. Тэгээд дараагийн дуу маань болохоор гэрэл рүү гэдэг дуу байна. Энэ маань хипхоп дуу хоолнд энэ дуу бүлээн сонсцгоо гэрэл рүү. Tonight we will fly above the sky. We are heroes tonight. За тэгээд энэ дууга ягаад зөвхөн болсон гэхээр одоо харанхуугаас мэдээж одоо бидний иргэн тойронд одоо бидний нийгэмд сонсогдож байгаа маш олон хар бараа мэдээллүүд байна те. Энэ бүх харанхуй зүйлсээс гэрэл рүү гэдэг утгатай зохиосон байгаа бүгдээрээ тэсэ нөхцөө. Нарманд жарган маргаа шигүүлээ. Хар тарсан зүүдэндээ би гэрэл рүү гүйлээ. Надад ирэх чөлөө тэр нэгэн рүү дуулээ. Хамгаалж ирсэн газар минь гүйлээ. Атэрлийн зам тартан биш алдаж оноо явна үзэж харсан бүхнээ өөрийн болгож явна хаяада нэг дотор бачиж гарцаас насавна сэтгэл гундуу байсан ч зөвхөн ганцаар алдавна хараад эцэн нийгэм дүүнэн хайр хүрсэн харан багын найз минь хүртэл толгой хажуугаар зүрсэн хатуу хандлах хайрлаа тогтворхолтыг сүрсэн хөтөхөндийн хайрны дахин битэрсэн уг нэж надад хайрыг бидрүүлсэн бүхэн адилхан юм шиг санан хийтрүүлсэн шодрог бус нэгнэр итгэл надраас ивдүүлсэн хотол хормог торлогдсон сэтгэл зүрхээ ивдүүлсэн бидний зордгоныг хамгийн сайхан түрэх гэхдээ эргээ тархад үтсэн зүудэнд мөсөн зүрэх хэрэгтэй бэн бэцэн хөхөд баяраар дүрэх чадахгүй ба бидний мэдих дэлхий сүрэх Нарманд жарган маргаа шигүүлээ. Хар тарсан зүүдэндээ би гэрэл рүү гүйлээ. Надад ирэх чөлөө тэр нэгэн рүү нүүлээ. Хамгаалж ирсэн газар минь бүлээ. Хэртэйгүү цагаан цасыг сараач нь бихээр улам дордох нэгэн дүүрэн олон зал бихээр ах минь хөтөлгүүтгүүлсэн багын настай хилэсэргээр ажил сургууль найзуудын дундаар асан би болж атгах санаа хорон өгөн дундаа санаатай хүн болж явсаар байгаад хүний сайхан сэтгэл өнгөрлөө өөрчлөлтийг хүнээсээр бид муу нэртэй мөнхөрлөө өдөр болгон үцэнгүү гэдгээ мэдрэх юм бол үцэн ядалт ууран дотроос сэтрэх юм бол хизээч иргэж харахгүйгээр явна хитрхи хоол хүтэн зэвдэх харилцаанд дунд хэлмэгдэх бол болох гундал тэмүүлэн харанхуугаас гэрэл рүү найдар үлдэн бидний өмдөө сайн өгсөн тэрэлхүү шодрог бусын хонгол дасах тэнлүү гэж нэрлэхүү алдаж байгаа итгэдэг дахин нэг гэрэлхүү Манчарган маргаа шигүүлээ. Хар тарсан зүүдэндээ би гэрэл рүү гүйлээ. Надад ирэх чөлөө тэр нэгэн рүү нүүлээ. Хамгаалж ирсэн газар минь бүлээ. Баярлаа. Үнэхээр гайхалтай дуулаа те. Үнэхээр нэгийг бодоод бардуу байлаа. Тэгээд бидний хамгийн сүүлийн хөтөлбөр үнэхээр жүжиг байх болно. Тэгээд энэ жүжигний нэр болохоор Пэс гэдэг нэртэй. Тэгээд хүлээн авах үзье. Пэс.
Somebody once told me the Lord is not your roadie. You ain't the star, so do it yourself. I said, look, it's kinda dumb if there's things that I need done. It's a shame not to call on the Lord's help. Well, my prayers start coming and they don't stop coming. I read through the rules and I think I found something. Didn't make sense not to get more done. I prayed real hard cause I haven't missed son. Show what to do so now I can see. So what's wrong with praying and asking? You better go into Luke, bro. 11:9 if you don't know. Pray now, it's a rock start. Get your day underway. Pray now, get a jump start. Get a move on, get faith. God is listening, you know. Only you can start praying the word. Our Father everlasting, the all-creating one, God Almighty, through your Holy Spirit, conceiving Christ the Son, Jesus our Savior. I believe in God our Father, I believe in Christ the Son, I believe in the Holy Spirit, our God is three in one. I believe in the resurrection, that we will rise again, for I believe in the name of Jesus. Нэг хоёр. Вау. Гайхалтай жижиг байлаа те. Жижиг маань таалагдсан уу? Аврах үү те. За баярлалаа. Би тэгээд төгсөлд нь болохоор яг юуны талаар ярих гэсэн бэ гэхээр хэрвээ энэ жижигнээс харах юм бол янз бүрийн байдлаар бидний амьдралд очирдаг шархны талаар. Тэгвэл би яг энэс өмнө тэгэхээр сайн найзын талаар байна. Сайн найз гэж ярих болохоор энэ маань болохоор хүн болгонд маш цөөхөн тоогордог байгаа. Яг найз гэж ярих юм бол байгаа.
Харин сайн найз, жинхэнэ найз гэж ярих үед болохоор энэ маань болохоор хүн болгонд дутагддаг асуудал байгаа. Хэрэв таны Facebook, Instagram энэ бүх зүйлсүүдийг харах юм бол тэр хідэн ч топ байж болно. Харин таны амьдрал дээр яг жинхэнэ найз гэж ярих үед хэд байдаг вэ? Хүн болгонд энэ маань болохоор заримд нь цөөхөн байгаа, заримд нь бүр байхгүй байгаа. Тэгвэл жинхэнэ найз гэж ярих үед болохоор хүмүүс энэ бүс дээр гонсооцсон байдаг өөрийнхөө амьдралдаа. Эсвэл зарим нь болохоор бүр байдагчгүй энэ дөр итгэхэ болсон байдаг. Яг яагаад юм болчихоо? Яагаад нөдөр хүмүүс өөрөөсөө найз гэж ярих үед цөөхөн доонд альсгүй бүр байхгүй хэмжээнд шалтгаан нь маш ингээ ягаад тэр өнөөгийн юм дээр хэрэг харах юм бол хүмүүс зөвхөн өөрсдөө хувиа хичээдэг болцсон учраас хэрвээ чи надад ашигтай бол би чамтай найзлна. Хэрвээ чи надаас ямар нэг юм авцсан байх юм бол би чамайг араас нэхэл хийнэ гэсэн. Тэгвэл яг иймэрхүү барьцаасан хандлагуудаар өнөөдөр маш олон хүмүүс би бинийг найзалж байгаа. Чи надад ашигтай учраас би чамтай найзлна. Эсвэл чи хэрвээ надтай хажууд байх юм бол надад ашигтай учраас би чамтай найзлна. Тэгвэл энэ шалгалт бол бас хүмүүс хувиа хичээсэн хүмүүс зөвхөн өөрсдөө боддог бас учраас бидний амьдрал нүгэл байгаа. Хэрвээ хүмүүсээс асуух юм бол чи нүгэлдэг байсан юм бол тийм ээ нүгэлдэг гэж хэлнэ. Тэгвэл энэний төлөөс нь байгаа гэж асуухад тийм ээ гэж чаа. Тэгвэл бидний амьдрал нүгэл байсан гараа бид нар хувиа хичээж эхэлдэг. Бид нар нүгэл байсан гараа зөвхөн өөрийнхөө амьдралыг боддог байгаа. Тэгвэл энэ өрөө яг л энэ жүжигнээс харсанчлаа. Есүс таны жинхэнэ сайн найз байж чадна. Есүс таны амьдралд өөрчлөлт авч чадна. Хэрвээ үнэхээр таны амьдралд жинхэнэ найз байхгүй гэж хэлж байгаа бол миний хамгийн сайн найз болох Есүстэй танилцаарай. Тэрээр бидний нүглийн төлөөсийн төлөө өөрийнхөө амийг өгсөн байгаа. Ийм зүйлсүүд үнэхээр хүмүүсийн амьдралд байх боломжтой юу? Ийм зүйлсүүд үнэхээр хүмүүсийн амьдралд байх боломжтой гэж үү? Ашиггүй бол хинч сонгохгүй шүү дээ. Ашиггүй бол хинч энэ зүйлсүүдтэй нөхөрлөхгүй байгаа. Тэгвэл бид нар өөрийнхөө амьдралдаа мэдхгүй юм уу? Айсгүй бид нар өөрийнхөө амьдралдаа танихгүй тэр хүмүүсээ хүлээж авч чаддаггүй. Би хүмүүс асууж чи надад идэх үү? Анх уулзж байгаа үндэ. Үгүй юу гэж тэнэг юм аашаа. Тэгвэл чи хамгийн сайн найзтай идэх үү? Чи энэ сайн найз нь 500 төгрөг гоёлдож чамаас андаа автобусны мөнгө алгаа. Тэгвэл чи яах вэ? 500 ятга 5000 ч өгөхөд бэлэн байна. Тэгвэл ийм үнэхээр найз таны амьдралд хэр олон байгаа вэ? Энэ өөрөө таны амьдралд үнэхээр яг дуудаа цуглуулах гэвэл таны хажууд хэдэн хүн байх вэ? Энэ өөрөө таны амьдралд магадгүй дууслаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол таны хажууд хэдэн хүн байх вэ? Хүмүүс өөрсдөө эд материалаар өөрийнхөө амьдралыг хэмждэггүй. Хүмүүс өөрсдөө эдэлж хэрглэж байгаагаар амьдралаа хэмждэггүй. Харин миний эргэн тойронд хэн байсан бэ? Энэгээр нь хүмүүсийн амьдралыг хэмждэг байгаа. Хүн эд материалаар дутдаггүй. Хүн эд юмсаар дутдаггүй. Харин хүн хүнээр дутдаг байгаа. Тэгвэл энэ шалгалт бас таныг нүгэлтэй байх үед таны нүглийн төлөөсийн төлөө Есүс Христ өөрийнхөө амийг зориулсан байгаа. Мөн тэрээр биднийг яг л энэ пайдсуудыг зүүцсэн байх үед тэр бүгд пайдсуудыг авч чаад харин тэрээр биднийг байгаагаар нь тариалсан. Энэ бол түүний мөн чанар байсан байгаа. Тэгвэл зарим хүмүүс тэгж чаддаггүй. Зарим хүмүүс бидний нууц хэлэхтэр зүйлсүүдийг хадгалж чаддаггүй. Араар хойгоор мулаад явдаг. Ямар хүмүүс байна. Тэгвэл Есүс хизээж тийм байгаагүй. Бүр тэр таны хамгийн ойр газар оршуулсан. Тэгээ энэ газар хүн болгон түргэн зөр толгоо готол өмдөө анчих гэж хэлсэн. Түргэн зөр толгоо готол өмдөө анчих. Би таадаг хүлээж. Энэ маань ямар нэгэн зүгээр зан үйл айлсгүй юу ч биш шүү. Зүгээр таны хөвчлэн бодоод үзээсэй гэж үзэж байгаа. Үнэхээр энэ газар та чин сэтгэлээсээ найстай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүмүүстэй нөхөрлөхийг хүсэж байна уу? Тэгвэл чин сэтгэлийн нөхөрлөл хүмүүс хэрэгтэй. Чин сэтгэлийн харилцаа хүмүүст хэрэгтэй. Чин сэтгэлийн тэр урамшилт өгсөд хүмүүс дутагддаг байгаа. Тэгвэл яг л энэ өрөө тань тэр дутагдсан. Яг л тэр энэ нөхөрлөл энэ харилцаа таны амьдралд дутж байгаа. Тэгвэл энэ бүгд зүйлийг нүгэлд өргөдөггүй, эд материал өргөдөггүй, харин чин сэтгэлийн харилцаа өргөдөг. Энийг тэгвэл бурхан таны энэ өрөө санал болгож байна. Та энэ газар хоос ирсэн тэгвэл хоосон битгий гар Есүс таны хамгийн сайн найз чадна. Таны амьдрал нүгэл байгаа бол бид нар тэгвэл бурханаас холоох болно. Тэгвэл энэ газар та өөрийгөө нүгэлтэй гэж мэдж байгаа. Мөн үнэхээр үүнээсээ татгалзахыг хүсэж байгаа, энэ дарамтаас салахыг хүсэж байгаа тэр юм уу та гараа өргөө болохгүй юу? Нүгэл бидний амьдралд байсан гараа тийм сайн үр дүнд хүрдэггүй, бас сайн хүнч болгодоггүй. Мөн энэ маань өөр ингэсэн үр төлөөстэй тэгвэл энэ өхөл буюу там гэж би бэлэлж байгаа. Тэгвэл тэр газар руу яваасаа гэж Есүс нөхөсгөө байгаа. Энэ шалгалаар бас тэр таны төлөө өөрийнхөө амийг өгсөн байна. Тэгвэл энэ газар тэр хүн байгаадаа гараа өргөл болохгүй. Би хоронгон зур таныг хүлээе. Таны амьдрал нүгэл байгаа. Мөн та энэс салахыг хүсэж байгаа юм бол гараа өргөл болохгүй. Гараа өргөөд болгохад хангалт. Би тэр гарыг харж байна. Баярлалаа таны шудраг байгаад. Өөр энэ гартаа нэгдэг шудраг хүн байна уу? Та яг л тэр хүн. Эхнээсээ хавлал энэ дуу энэ жүжиг бүх зүйлсүүд өгөхөөр яг л тань зориулсан юм шиг байсан байгаа. Тань жинхэнэ зэрэгтэй. Тань жинхэнэ амьд харилцаа зэрэгтэй. Тэр хүн байгаа та гараа өргөл болохгүй. Би тэр гарыг харж байна. Би тэр гарыг харж байна. Баярлалаа. Таны шудраг байгаад. Өөр энэ гаруудаа нэгдэг шудраг хүмүүс байна уу?
Тэгэд би гараа өргсөн хүмүүсийг зөвхөн над руу харсаа гэж чинь. Зөвхөн гараа өргсөн хүмүүс. Чи сэтгэлээс үзэж байна уу? Чи сэтгэлээс үзэж байна уу? Чи сэтгэлээс үзэж байна уу? Окей.